Зэвсэн тэгэхээр хэдүүлээ эргэн ирсэн үлцэн зэргийн төлөвлөгөөг ихвнэрхэн дараагийн бартар болдож байна. Тэгээ бичлэгэлгөөс мөн лайк болон subscribe дараад өгөр нэг зүйлийг хэлэхэд манга цаг имэн зураг номцыг, зураг номцыг сайт гэсэн холбоос өдрөөр хүссэн зураг номоо өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Нэг хамгийн гол зүйл болох лайк болон subscribe дарчихсан бол шууд гол зураг руу гарцгаая. Зөвхөн хөртөр нөгөө дээрсгээд ирсэн нөхөрн төлөвлөгөөг өргөсвөл энэ хэдийн өдөөс өргөө өгснээр дуусдаг та. Тэндээс шууд л Фенервсийн газар нутаг буюу манай хүний газар нутаг руу шилж их бөгөөд тэн дээр манай хүн бүхий л өөрийнхөө доод албан тушаалтнуудыг цуглуулчихсан байх бөгөөд өнөөдөр бүгдээрээ цугулсанд чинь баярлалаа. Ажлаа эхэлцгээе. Дээгэрдийн дарангуулаас саяхан чөлөөлөгдсөн газар нутгийн нөхцөл байдал аимшигтай байлаа. Клаудыг олон албан тушаалд томилж мужийн зохион байгуулалтыг сэргийж гэлсэн. Эхлээд бүрэн хүн амын тоотлого хий. Хүн нэг бүрстэн тоолоод тоцгонууд руу явуул. Дуусаад хамгийн багадаа 6 сар зарцуул хоол хүнсээ худалдаж ав. Хоол хүнсний хомслын асуудлыг шийдэх нь хамгийн чухал. Тэгээ мөн ард иргэдээ газар хагалга төхөөрөмжлөлтийг цуглуулад одоо шууд тариалан талбайгаа хөгжүүлье гэж хэлнэ. Тэгээ Клауд болохоор та биднийг хуурайсан газар тариаллыг эхлэнэ гэж хэлээд байгаа юм. Хэлүүлээд цуст могоон ясыг нунтаглаад бордоо болгож ашиглана. Бас хуужирсан дэд үтсүүдийн хувьд энэ хэрэглэгдэхүүнүүд хэрэггүй. Бүгдийг нь соль, агуулгах барь, бохрийн систем, интер. Ингээ баахан олон юмыг Клаудад даатгадаг бөгөөд өнөөх нь бол нилээн төгшөөцсөн. Та тоглож байгаа үстэй. Зоодтэгэхээр Клауд өгөрхий захираг шалгагч нарийн бичиг санхүүж авч өдөр шаардлагын албаны ажилтан гэд бүхий л албан тушаал дээр ганцаархнаа ажиллаж байгаа бөгөөд тэг хамгийн гол нь манай хүний туслах. Тэг Клауд нь болохоор манай хулаатагуудаа хэтэрхий их ажил надад хүлээлгэдэг байна. Гэхдээ зүгээр л өөрийгөө шалгачих. Нэг бүр болохгүй бол өөр ажилчид авнаа. Гэхдээ юусэлрээд байгаа байгийн шууд л зүгтээ завдахтан зүгтаалахгүй. Тэгсэн тэнд нь Венди гэдэг охин хүрээд ирсэн баг бүгд энэ Венди нь болохоор Белиндагийн доор ажилдаг охин юм байна лээ. Тэгээ түүний тушуулаар Клаудийн бие хамгаалагч хийх юм байна лээ. Тэгээ ялтчгүй одоо энэ Клаудд нэлийн хэцүү байгааг нь манай хүн анзаарнаа. Язгууртан байна гэдэг хүмүүсийн амгалах бас хариуцлага. Эцдийн шуналтай мөжлөд тулгуурсан дарангуулаас үүсэн язгууртнуудыг идэхгүй байх үзэл. Эцэс төгслөхгүй ядуурлаас болж ажиллах хүслээ алдсан ард иргэд. Хөлсөглөн. Энэ асуудлыг тоохгүй байх тусам язгууртууд улам их өөрсдөө тусгаарлах бол хэрвээ энэ газрыг сэргээн засмаар байгаа бол би энгийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Гэсэн чи санхүү өрөхгүй. За тэнгуүтээ өргөдүүлэн Беленда мөн Гелион Кавер гэд нөгөө төлөө цогцолонгуудаа за хэдүүл бол үнэхээр их мөнгө өрч байна. Тиймээс цаашдаа би 3 сарын цайланг чинь төлж чадахгүй шүү. Буюу одоо хэдүүлээ нэлээд санхүүгээс болд орчлоо. Гэхдээ энэ бол нэлээд том асуудал. Тэгээ яг рүүний чулууга яагаад зүгээр зараал мөнгөтэй болчвол түнбэхээр рүүний чулуу чинь мэдээж хязгаартай. Тэгээ рүүний чулууг зархаасаа илүү ашиглах хэрэгтэй. Тиймээс орлогын тогтвортой их үүсвэртэй болёо гэж яриад байж байхад нь гаднаас нь Клауд орж ирснээр би энэ тусганыг аврах төгс санаа боллоо гэдэг. Тэгээ өнөөх санаа яг юу юм бэ гэсэн чинь казино барь гээд цонхоор шийдвэлнэ. Тэгээ Белинда болохоор Венди чи түүнийг дараагийн удаа тэнийг зүйл хэлгээс өмнө хөдлөх хэрэгтэй шүү. Мэдлээ. За тэгвэл одоо яг юу хэлбэр байгаа юм те. Биднэрт фермч байхгүй. Бас рүүний чулуугаач хүснээр ашиглаж болохгүй. Би энд болтоор сэтгэх гэж хийж байна. Ядаж энэ хэрэггүй хогийн цэгийг 100-аас сэнгэлэх болгочих юм л та. Би түүний санааг бүрэн дэмжиж байна. Гэт өнөөх шидэнд хүрхий дэмждэг. Тэгээ манай хөлтөө ингэж удаа. Ирээдүйд бидэнд чөлөө цаг гарвал би чам даалгасан ажлуудаа төлөвсөн ёсоор хэрэгжүүлье. Тэр хүртэл тэсэх хүнсний нөөц байгаа гэж бодож байгаа юм уу? Хэрвээ зөв байр суурьгүй энэ газарт казино барих юм бол бид нар магадгүй богино хугацаанд мөнгө олох байхаа. Гэхдээ үүнээс болж гент тэргийн өсөлтийг зогсоож чадахгүй болно. Ер нь манай хүний хэлэх гээд байгаа санаа болохоор хэрвээ казино барьдаг гэж тогтвортой орлоготой болгоё гэж гэсэн дагаад гент хэргийн их үүсвэр болно. Үүнийг тогтоож барихад үнэхээр хэцүү шүү дээ гэдэг зүйлийг хэлдэг. Гэхдээ бид нэр тогтвортой орлогын их үүсвэртэй болгосоор өтөл хүнсний хангамж маань дууснаа. Гэхдээ манай хүн бие хүнсний асуудал дээр бүрэн санаа тавих учраас үүнд юусоо санаа зовох хэрэггүй. Клауд болохоор энэ газар нутагт чинь юусоо хідүүлээ хүнс барих ямар ч орчин нөхцөл байхгүй гэхдээ чи итгэлтэй байна уу? Хойлоо мөрөцөө. За саяны үйл явдлаас хэдийн 3 сар өнгөрсөн байх бөгөөд үнэхээр л саяны газар нутагт нь газар тариалан тариад аль хэдийн ургацаа хурааж байдаг. Ургацчлаа. Энэ газарт ургац хураагаагүй зөндөө утчихч гэлсэн ард иргэдийнх нь хоолоо сонсогдно.
Та яаж чадчих вэ? Хөхтөрөө хадуу ширэн уур амьсгалтай газар сайн ургадаг юм. Өөрөө тархаас өмнө эхлээд хөрсөндөө цус томоогоо нутагсан ясаас цацаж бордоо болгох хэрэгтэй. Дараа нь манаагаар сайжруулсан хөх тариагаа тарина. Ингэж тарьсан уургац хурдан бас олон удаа ургацаа өгдөг. Новшгч тэгээд л шидтнүүдээр маана цуглуулсан тийм хэрэг байжээ. Тэгээ өндөр бол нөгөөдөл нь бүгд шокнд ороод нэлээд гайхаж байгаа ч тээ. Тэгээ манай хүн угаасаа энэ санааг өөрөө олоогүй яагаад тэгэхээр өмнөх амьдралд нь энэ зүйлийг хэдийн ашигладаг болсон баш тарж байгаа. Тэгээ энэ аргыг сая ашиглаж байгаа. Тэгээ мөн ард иргэдэн эзэм нь бид нар дахиж хизээж таны үгнээс арахгүй танд 100% итгэх болноо. Учир нь энэ хэд дахиж хизээж өлсгөөргөө болж байгаа. Тэгсэн цаана Клауд нөгөө нэг шидтэндээ хамт манай хүн тэм мөрөө тавьсан байдаг. Тэгээд тухайн мөрийг нь болохоор хэрвээ энэ хоёр ялах юм бол 5000 алтанцаас мөнгө ирэх мэтлийн хамт авнаа. Хэрвээ гисэр ялах юм бол 10 жилийн турш энэ хоёр нь манай хүний доор ямар ч цалингүй боол гин. Зөвхөн саний үйлдэлээс өргөдөл солиход манай хүн өнөөхөө цамхын мастертай уулзалтыг байждаг. Цамхын мастер нь болохоор зүгээр л энэ манай хүнийг эзэн болсноор баяр хүрэх гэж ирсэн байтал манай хүн цамхгийг энчээ бараа гэж хүсэж байдаг. Одоо шидийн цамхгийг. Тэгээд яагаад юм бэ гэхтэн дээгэр зайн зарлах үедээ бид нар ялсан ч гэлээ шидийн цамхаг руу явуулах байсаар үүний чулууг дэлбэлж алсан. Тэр бүх үнцэнтэй чулууг дэлбэлсэн. Би ганцхан ялалтын тухай сонссон. Хэрвээ дөнгөж шинээр байгуулагдаж байгаа пенерээс дахиад дарилтанд өртөх юм бол шидийн цамхагт өгөх рүүний чулууг дахиад дэлбэлхээс өөр ямар сонголтгүй болноо. Үгүй чи одоо яагаад дандаа юм хэтрүүлэгтэй юм хийгээд үтг юм те? Тийм ээ. Бидэн дахиад шидтэнгүүд хэрэгтэй. За тэгээд саяны яг хэлсэн ёсоор манай хүн баахан шидтэнгүүд таваад энэ шидтэнгүүдээр баахан барилгын ажил хийлгүүлсэн болж таарнаа. Дэмэртэйч барилгын ажил хийгдэл дууссан мөн хин хизээж дахиж өсөглөнд нэрвэгдэхгүй болсон учраас нутаг дэвсгэр нэлээд доктортой болсон. Гэсэн ч нэг асуудал гарсан бөгөөд нөөрөх асуудал нь болохоор Рефолдод нэгэн бослог гараад бослогын үр дүнгээс Амелиа Рефолд хаант улсыг удирдахаар болсон байдаг. Дээрийг сонсон нөгөөдөл чинь бүгд л сандралдаад одоо яг яах вэ? Хэрвээ Амелиа газар нутгаа удирдах байгаа бол бид хэрвээ чи надад дарамт үзүүлэх гэж оролдвол би юу ч хийхгүй суугаад байхгүй л баг шүү. Бид хаант улс руу явна. Лутины хаант улсын нийслэл Кардиан. Замаар хэд ямар тач энэ Кардианы хот дээр хүрэлцсэн байх бөгөөд энэ Кардианы хот нь бүр яалтчгүй хүүгчлэн хол тасархаа манай хаант улсаас хамаагүй илүү гэдэг нь мэдрэгддэг. Учир нь юу гэхээр нэлийн ховор бараа бүтээгдэхүүнүүд мөн барилгын хүртэл сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэд яалтчгүй илүү. Харин энэ бүгдийг нь харсан манай хүн надад өөрийгөө магтаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа болохоор би энэ газрыг нураамаар байна. Тэр яаж байгаа вэ? Хэрвээ манай эзэн хэлж л байгаа бол тийм л гэсэн үг. Тэр яг л өмнөх амьдралынхаа ямар нэгэн зүйл гомдолтой мэт байх юм. Нэвтршгүй. Ялагдашгүй бэхлэлттэй. Тэд нар нийцэл хорд Кардианыг бурхнаар эвэгцсэн гэдэг. Би нэг удаа нурааж байсан юм. Тэгээд энд төгсөн. Би хаан сентиг булан авсан Дюк Дефинийг алахын тулд нийслэл рүү дайрсан ч тэр новчтгинд байгаагүй. Үс хонзондоо цогоорсноос болж би бүх хүмүүсийг өөрийнхөө дайсан болгосон. Би бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Зөвхөн зурглал дахиад хэсэг хугацааны өмнөх рүү шилжих бөгөөд аав нь болохоор чи нийслэл рүү явна гинэ. Тийм ээ аваа. Их чухал асуудлаар. Тэгвэл Фенрисийн газар нутагчин буюу чиний газар нутагчин яг яах болж байна гэх тань. Би Перчумыг нэг жил хүрэх үз хэмжээний хүнсээр хангая. Тийм болохоор миний эзгүүд ерөнхий зөвлөх хамарын болон хөлөг батруудад ахлагч Рандолт биднийг миний эзгүүд Фенрис газар нутгийг харж угаар илгээмээр байна. Нэг жил хүрэх үз хүнс гинэ. Одоо энэ чухал биш байна. Чи сая өөрийн ямар Рефолд бид наруу дайрахаар төлөвлөж байгааг гэж хэлээ үсттэй. Тэнд бослог гарсан бол юу болтыг чи сайн мэдж байгаа үст. Тийм ээ. Яг л таны хэлсэн чинь миний эзгүүд хэрвээ Десмонд Рефолд нар нэгдэн бидэн лөө дайрвал бид нар ямар ч ялах боломж олдохгүй гэсэн чи. Амелиа саяхан газар нутгийнхаа хяналтыг авсан болохоор түүнд дэд үтсээ тогтворжуулах хугацаа хэрэгтэй. Тэр үеэр нь би тэсвэрлэх хүчээ цуглуулах хэрэгтэй. Хүчээ цуглуулна гэж хаан тулсыг өөр энэ талд харуулах болно. За тэгээ би та нарт товчхон тайлбарлаад өгөхөд манай хүн өөрийнхөө газар нутгаас яваад одоо энэ нийслэл хоттой ирэн өөрийнхөө хүчийг базах хэрэгтэй. Тиймээс жаахан зайдуу амьдрах харуулнаа.
Тэгээд саяны хийсэн чинь манай хүн ойрхон нэгэн цэцэрлэг төрөлнтэй харш худалдаж авдаг бөгөөд өнөө харш нь удаа зураглаар харагдаж байгаа чинь нэлээд чихүд сүргэм айхтар одоо жинхэнэ нүгэн аим шиг кинотер гардаг сүнс өдөртэй байшин ч байгаа байхгүй юу. Тэгээ энийг нь болохоор худалдаг залуу нь болохоор нэлээд баярлаж байгаадаа баярладагч нөгөөдөл нь эн чинь харваа сүнстэй аймар газар байна. Ер нь аваад ив юм шүү гэсэн ч манай хүн би яах вэ? Энийг чинь авъя. Хэдэн зарах юм бэ гэхтэн яах вэ? Иймэрхүү барилгууд ихэнхдээ 1000 алтан цус байдаг ч гэсэн би танд 500 гаргая. 200. За болооч те. 200 алтан цус гэж арай биш те. Хэрвээ чи зарахгүй гэвэл би өөр газар руу явлаа. Бас нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. Би явчих бол надаас өөр энэ харшийг худалдаж явах хүн гарч ирэх болов. Гэснээ худалдаад авчихсан байдаг. Тэндэн шууд л билэн за хөдөлцгөө. Энэ харшийн бөхөр заван зүйлсийг алга болгоё. Ингээд бүхий л өөрийнхөө дооргоо хүмүүсээр цэвэрлүүлж эхэлнэ. Нэвртэж хэсэг хугацаа өнгөрөхөд энэ хэд маань хэдийн цэвэрлэг дуусчихсан байх бөгөөд манай хүн бүгдийг цэвэрлүүлэлээр баахан орчин материал харуулдаг. Тэгээ н орчин материалуудаар яг яах гэж байгаа юм бэ? Одоо алхим юм туршилт хийж байгаа юм нэтэрэг гэхтэн үгүй ээ. Энэгээр бид гоо сайхны бараа бүтээгдэхүүн хийх болно. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнийхэн туршилтын бүтээгдэхүүнүүдийг бүхэл язгууртан руу явуулах бөгөөд энийг сонсон нөгөөд болохоор за болоо штэ. Та зүгээр энүүгээр язгууртнуудтай холбоо тогтооно гэж юу? Гэхдээ үнэхээр холбоо тогтож чадах юм уу? Эн чинь зүгээр нэг бэлэг үсттэй. Чи миний нэг бүтээгдэхүүнийг ашиглаад намайг юу яриад байгааг ойлгоно. Хэрэглэснийхээ дараа тэд үүнийг хэрэглэхгүйгээр нэг ч хоног тэсгүй гэдгийг би хэлж чадна. Язгууртад бол гоё сайхан төрөх нэр төрийг хүчний бэлэгдэл гэж үздэг. Тэд бол царайлаг үсгэлэнтэй болохоос юу ч ихээс боцохгүй хүмүүс. Ирээдүйд энэ үеийн гоо сайхны бүтээгдэхүүн тэр дундаа хар тугалгаж чивэр мөнгөн усыг нунтаг ажиглан хийсэн бүтээгдэхүүнүүд тань арьсанд маш их хор нөлөө учруулдаг болохыг илрүүлэх болно. Тэгээд усын дюк гэдэг үстэн өмнөх амьдралдаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ашиглаад нэлээд их ашиг олсон байж таардаг. Тэгээд ялцчгүй энэ дюк гэдэг үстэн бүх юмны анхдагч байсан нөхөр угаацтай. Би жоргийн дээрэмтсэн. Дуукал гэр бүлээс авч ирсэн юм. Хуучин бүтээгдэхүүний бүх дутагдлыг арилгасан мөрөөдлийн гоо сайхны бүтээгдэхүүн. ДНП. Займартаж манай хүний заваар нөгөөдөл нь бүгд л хийж эхлэх бөгөөд хамгийн дөрөв шийдэж эхлэн цайрын эсэлдүүлж нунтаг болгон хувиргах. Тэр үеэр нь зөвгийн лавыг урьдчилан халаасан уурын савнд хийж хайлтал нь байлгана. Үүчийн хаваршил цэцгийн өөрийн тос болон шийц жимсний хандыг нэмж хойлно. Халсныхан дараа өмнө нь бэлдсэн цайрын эслийн нунтгийг нэмнэ. Дараа нь гаргаж авсан тосоо хольж уусгана. Нэмэртэж бэлэн болсныхан дараа үнөх кремнээс нь нэлээд гоё өнөртөг бөгөөд бийжтэл нь нэг хоног хүлээх хэрэгтэй болж таардаг. Тэгээ шууд бол язгууртнуудад энэ бүтээгдэхүүнийг хөргөж өгөө гэд манай хэд унтахаар завднаа. Тэгээ бүгдийг нь унтаж байх хооронд нэг учир битүүлэг хоёр дуулахтай эмхтэй гих бийт явж явах бөгөөд тэн дээр манай хүний хийсэн тосыг нь хараад зогсож байхад нь 100 яриа болоод байсан сүнс чи юу гэд шууд л ард нь хүрээд ч гэсэн байдаг. Санаа зовлтгүй. Би үүний үр дүнг баталж байна. Тэгээ шууд л манай хүнийг харсан өнөөх сүнс гэдээсэн эмэгтэй чи манай хүнд шууд л дайрдаг бөгөөд мэдээж манай хүн өнөөх дайрлуудаас намархан гişн болтоод ерөөсө хариу дайралтыг өгөхгүй буцаасаар байдаг. Энэ сэлмний техник. Гэснээ өргөдөлтөнд тулдаг бөгөөд нэг үсэл ийдэг цан. Сарнаан цэцгсэн хэргэлт. Түүний хөдөлгөөн бүр нийлдэг гоо үсгэлэнтэй дөр төрхийг үсгэж байна. Хэрвээ би зөв санаж байвал гэснээ шууд л өнөх бүс хүн чинь хоолон дээр сэлмээ тусгаад ийм газарт хатагтай хүн сүнс болж үжиглэж байна гэдэг. Энд чи бараанд гэр бүлтэй ямар холбоотой юм? Гэсэн саяны шимэж өгнөөс нь болоод бэлгийнда болон гээлийн хоёр ширчгсэн байдаг бөгөөд зал үсэнтэй та энэ яг юу гэж байгаа. Гэсэн манай хүн ганцаархнаа зогсож байдаг. Өөрөө нөтрөг явж амарцгаа. Магадгүй юмс миний төсөөлж байснаас хамаагүй дээр болох юмцтай. Зэмэртэ саяны болсон үйл явдлыг дараа нь тайлбарлах бол үдэ ямар тач шууд саяны үйл явдлаас зураглаж солигдсон хадагтай та урдын адил үзэсгэлэнтэй байна. Зодон зураглал дээр харагдаж байгаа хүн Элсберинг Каунт Мариал. Окей, тийм биш. Миний нүүрэнд олон төрлийн бодогч нунтаг нялаастай байна. Би залуудаа нийслэлийн загварын ертөнцийн тэргүүлэгч юм байлаа. Бүх язгууртан эмэгтэйчүүд миний гоо сайхны бүтээгдэхүүнийг дөөрэж миний хувцалтыг дөөрэдэг. Гэхдээ он цаг өнгөрөх тусам миний алдар нэр өнгөрсөн тулдчихдээ. Гэхдээ одоо бол хөвшөрч мууцсан царайгаал нуухын тулд нүрээ боддог болч. Би хизээж хуучин үе шиг болж чадахгүй гэсэн үг.
салаанд руу явах цаг боллоо тэгтээ. За ирэх хүрээдийн өнөөдрийн партыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партыг илүү хурдан авч үзэх үс юм бол лайк болон сабскрайб бодроо хайзаж битгий мартаарай. Тэгээд санаа зовх шаардлага байхгүй дараагийн парт нь айгүй хурдан орно. Окей. За тэгээд дараагийн партаар уулзлаа. Дөрөв баяртай.